өмнөх entertainment үзүүлж байна. Эрхэм хүнд үзэгчтэй би ямархан зүрэг тарган сайхан цуцгааж байна уу? Далай уудам оронд минь дэлгэр зуны дэргэн сар айлчлан ирж байгаа энэ сайхан цаг мөчид Төмний студийн уран бүтээлч хамт олноос морьтон монголчууд та бүхэндээ зориулан бэлтгэдэг хойморт залрах хямралаг ирчүүд нэвтрүүлгийнхаа ээлжит нэгэн дугаарыг өргөн барихад бэлэн боллоо. Манай өнөөдрийн зочин хоймор нутгийн онгон хөө Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын угуул Лховгийн Мөнхбаатар морилон саатж байна. За би ямархан зүрэг тарган сайхан зусж байна уу? Сайхан. За та сайхан зусж байна уу? Сайхан зусж байна. За зуны дэргүүн сар маань бас хурдтай сайхан эхэлж байна. Сайхан эхэлж байна да. Одоо энэ зун ер нь сайхан зун болох одоо шинжтэй байна да. Ногоо сайхан гарч байна. Сайхан зун болох нь да. Хоймор нутаг ер нь бас зун зуншлаг сайхан байгаад болж байна. Тий, сайхан зун болж байна. Ер нь бол өнгөрсөн жил бас их сайхан жил болсон шүү дээ. Одоо өнгөрсөн жил бол одоо ойр дулаагүй сайхан жил зуншлаг болсон. Одоо энэ онд энэ жил бас энэ сайхан одоо зун болох нэ гэж одоо ойлж байна. За тэгээд юуны өмнө бас бидний урилгыг хүлээн авч бас одоо сайхан морьтон монголчуудынхаа хямрыг асааж нэвтрүүлгийн маань одоо зочин хойморт саатаж байгаа танд нийт үзэгчдийнхээ өмнөөс баярлсан талархснаа илэрхийлье. Тэгээд таны бас одоо удам судраас яриагаа эхлэх нь зөв болоо гэж бодож байна. Та өөрийгөө сайхан танилцуулаад удам судар хүүхдүүхээ бидэнтэй хаваалцаж байна. За бас энэ сайхан нэвтрүүлэгтээ бас бид намайг одоо өрсөн хувьд бол бас та бүхэнд баярлалаа. За миний хувьд бол Хөвсгөл аймгийн одоо Цэцэрлэг сум. За хуучнаар бол одоо Засагтхан аймгийн Эрдэнэ дөрвч онгийн хошууны юм байна. За Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумдаа одоо төрж өссөн. Тэндээ одоо 10 жилийнхаа сургуулийг төгсөөл. За энэ шиг нөгөө хууль зүйн сургуульд ирж хууч болохоор эрэхтэй л одоо Улаанбаатарт ирж одоо сурсан. За тэр болтол одоо сумад нутагтаа л одоо ажиллаж амьдарч ирсэн хүмүүс. Одоо ч гэсэн аав ээжээр маань бол сумандаа одоо амьдарч байна. Тий. Ер нь одоо Тэсийн голын онгоо өгөхөд одоо жинхэнэ л Тэсийн голд шамбаж өссөн өгөөд авах одоо хүүхэд авах насныхаа сайхан дурсамжаас хуваалцуулаас одоо үзэгчд маань сонирн байх болоо тийм ээ. Тэгээ ер нь одоо Тэсийн голын л одоо Тэсийн гол дээр л одоо хүүхэд насаа одоо өнгөрөөсөн хүмүүсийн нэг л дээ. Ер нь бол Тэсийн голын хурд шиг ярьдаг. Тэсийн маань их бол одоо Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумаас одоо ихээ авдаг, Булнаан нуранаас ихээ авдаг ийм сайхан гол их оронч гол гэж ярьдаг шүү дээ. Завхан аймгаар дамжаад Хөрсөн холбооны улс одоо Тугаагийн нутгаар дамжаад ус нуурс цотгодог. Одоо ус нуурын одоо гол их болсон ийм урстай ийм одоо сайхан гол байдаг. Харин хүнийг ундаалагүй ховын холдон айлахдаа энэ голын хөвөн дээр л одоо төрж өссөн. Яг л сумын төвийн хүүхдүүдийн одоо яаж ажиллаж амьдарч ирсэн одоо тэрэл ажил амьдралаар одоо бохогтнасаа өнгөрөөсөн хүмүүсээ л нэг л дээ. Тий. Дээд удамд чи малчин улсууд байвуу тийм малчин удмын хүн байна уу? Бас одоо мал ахуйтай хэр ойрхон өссөн бэлээ нэ. Ер нь одоо манайхан ч одоо малчин удамтай одоо ийм л хүмүүс. Аав маань бол бас мал малж жагаад цэрэгтэй бод цэргээс ирж одоо тракторын жолоочолж сэрэгт байхдаа бол одоо нөгөө танкийн одоо механик байсан. Тэгээд одоо нэгдэлтэй ажилласан. За манай одоо ах дүүнэр бол одоо бүгдээрээ л одоо малаа маллаж одоо өдөө хүртэл одоо малаа маллаад нутгаараа сайхан амьдарч байгаа юм хүмүүс байна. За миний хувьд бол бага наснда одоо хэдийгээр сумын төвд сургууль сурчээсэн ч гэсэн одоо сургуулийнхаа амралтаар зундаа бол одоо мал дээр л одоо мал дээр л одоо байдаг хүүхдүүдийн нэг л дээ. Имээ дээр имээ дээр олцоо байна. За тэр үед бол яг л одоо өдөөний хүүхдээ яаж ажил амьдрал одоо хэрхэн яаж өнгөрдөг вэ? Яг л тэрүүгээр одоо ажиллаж амьдарч өнгөрсөн морин малтаа бас орхон өссөн ийм л одоо хүн л дээ. Нөгөө сэргэлэн багнаас гэдэг тийм ээ хөвтөө шүлбүүрээ бариад хураг ишгээ хариулаа тэгээд за одоо ер нь тэгэл хураг ишгнээс эхлээл ер нь сүүлдээ одоо
Арайжийн ханзандаа ихээр тэгээд одоо адуу хүртэл яваал тэгээд сургууль явсан да тий. Ер нь багада наадмын мөр ундаг байв уу та? За наадмын мөр бол яг наадамд бол унж байгаагүй. Одоо өсвөргөнд бол одоо унжилсэн. За ер нь бол мөр малтай бол гайгүй сайхан орох өссөн. Манай аав ээж бол бас сайхан хөшөлтэй адуутай. Манай өвөө эмээ бас одоо сайхан одоо хурдтай байсан айлуудын удамлалтай би. Манайхан бол сайхан хүрэн мордтой байсан. За би бол одоо бага байсан. Гэхдээ тэр манай хэдэн хүрэн морд бол үнэхээр одоо нутгаар сайхан хурдталж байсан. За сумандаа бол одоо аймаг сумандаа хурдталдаг. Сумандаа бол одоо олон төрөө авсан, олон айрыг авсан. За мөн манайхаас одоо очсон сайхан хурднууд бол одоо болохоор хэрийн одоо эзэн манай Санжаа улсын алдар туяач байна. Тэднээд одоо манай хөрмөр бол их олон жил одоо оролцсон манай Санжаа ах үеч оролдуулдаг байсан. За манайхан бас өөртөө уян түүнээс одоо цог одрохын хөрөнгөд бас их сайхан хурдтай одоо сумдаа оролдог. Одоо ишгүтийн хонгор одоо даваагийн хөрөнгө төргээл одоо тэр алдартай хурдтуудаар одоо ид үздэг. Одоо урд онол ордог тийм сайхан хурдууд байсан. Тийм учраас би багадаа бас энэ хурдан удмын угшилтаа одоо бас айлын одоо хөвгтөлтэй. Тийм учраас энэ мор мал энэ хурдан мор гэдэг чинь одоо бас багасаа л одоо мэдэрч одоо өссөн хүмүүс л л да. Танай одоо Хөвсгөл аймгийн цацралын сум гэдэг бас одоо үндэсний спортын тал дээр тэр дундаа одоо хурдан мөрний түүхэн зумаанд бас тод үсгээр тэмдэглэл эдэн үлдсэн байдаг сум шүү дээ тийм ээ. Алдартай Хишиг хотын хонгормор тэртэг 1991 оны улс хувьсгалын 70 жилийн ам бэрзэнгэл нааданд хоймор нутгаас хөлөөрөө ирээд төрийн нааданд дөрүүллээ гэд одоо бас л одоо дойлантай сайхан түүх хүмүүс мартахгүй байна шүү дээ тийм ээ. Гэхдээ тэр чи хонгормор ирж уралдаад чи морь хоёр тасарч уралдаад хонгормор төрүүлсэн шүү дээ. Тэгээд Хишиг бат нэг жороо хар ногоо морьтой уралдаад тэр нь бас төрүүлээд. Хонгорморч одоо хандгаа шиг юу манай хэрүүнтэй самгуу том тэр морой уйжихтэй бол их сайхан уйж ирсэн. Номны өчиг хачин сайхан юм ирсэн. Тэсэн голын унга гэдэг тэр агуулгаараач тэр ер нь сайхан хурдтай нутгал да. Олон сайхан хурдтай манай нутгаас төрж ирсэн хурдыг бол одоо бас монголчууд манай уяачид одоо адуун тааштай олон бол мэднэ л дээ. За ер нь Хишиг утгаан одоо хонгор морийг бол одоо тухайн үед их дуйлантай байсан учраас хүмүүс илүү их сайн мэддэг. За тухайн үед бол нутгийн орондоо олон бас л одоо хонгор мор шиг олон сайхан хурдууд бол одоо олноороо сайхан уралдаж ирсэн. Хишиг утгаан хувьд бол би бас их бахархаж явдаг. За нэг хавар одоо цас сандраа нэг 4 сар орчим бас л одоо хөлөөрөө одоо Улаанбаатар руу гарч байгаа хэрэг шүү дээ. Нийслэлүүгээ гарч улсын наадамд одоо оролдох гэж явж байгаа. За ингээл одоо адууга туугаал одоо эн чинь 1000 гаруй километр шүү дээ. Одоо манай цэцэрлэгээс бол Улаанбаатар. За ингээл 1000 гаруй километр явж одоо наадмын өмнөхөн талд одоо эндэрсэн. За ингээл тухайн жилээ уралдаж сайхан одоо хурдталсан 1991 оны ордын хувьсгалын 70 жилийн байгаа шүү дээ. Тэгш байгаа шүү тийм ээ. Одоо сайхан төрүүлсэн нутаг орны хаваа нэрийг гаргасан ийм сайхан уламжлалтай. За түүнээс хойш бол манай Санжаагийн хулгар хэргээд одоо манай Санжаагээд одоо улсын алдарт уяач бас их сайхан одоо уяач байсан. За энэ хүний манай одоо хурдууд бас их аймаг одоо бүстэй бол сайхан уралдаж байсан л да. За намсраад орж байгаа байж гин одоо улсын алдарт уяач. За сүүлд бол одоо Батболд гээд бас манай Хөвсгөлийн цэцэрлэгийн одоо сайхан залуу уяач орчиж байгаа. Улсын алдарт уяач болсон ингээд 4 улсын алдарт уяач одоо байна. За аймаг орон нутагтай бол сайхан одоо морьтой уяж уралдуулж байгаа одоо уяачд олон бий л дээ. Таны одоо хөвгөд ах манаас тэр Хишиг хотын хонгормор хулгар хээр гээд одоо тэр хоймор нутгийн тэр сайхан алдартай түмэн ихүүдийг жинхэнэ бас одоо дэрэгдээс нь харж явсан биз. Тэгэлгүй яг одоо сумын наадам чи ямар сайхан болдог вүлээ. Одоо бид чинь сумын наадам дээр чинь одоо тэр хэд чинь л яг нэг үед юм штэ. Саяны одоо бидний нэрэлдэг тэр сайхан хурдан буйнууд чинь. Тэгээд яг тэр үед чи одоо яг л Хишиг хотын хонгор улсад явсан жил одоо тэр нэгэн төрүүлээ ихэд дараа жилд нэрэхэд бол одоо Хишиг хотын хонгор төрүүлнэ. За мөн Хишиг хотын хонгор маань бас төрүүлээгүй жилч бас байна. Тэр чинь одоо олон хурдтай хүчтэй байсны шинж байгаа үстэй тийм ээ. Тий. Ясал их сайхан хурдан удмын одоо удамтал одоо нутагтаа манай цэцэрлэг сум манай л. Цэцэрлэг сумаас 4 улсын алдарт уяач төрөн гарсан. Хоймор нутгаас Монгол улсын одоо тод мандлай уяач Гордогийн дөржрөө шинэ эдрийн Зэрэн Батаа гэдэг одоо алдарт мандлайнууд тий олон төрөн гарсан байна тийм ээ. Сайхан. Ер нь бол одоо Хөвсгөл нутаг бол бас сайхан хурдтай болж байгаа. Одоо ер нь адуун дуртай бүхэн одоо бүгд л одоо мэдэж байгаа. Өнгөрсөн жил бол хотгоодын хурд наадам ямар ч чансаатай наадам болов гэдгийг бас харж байгаа. Улстай бол манайх их сайхан наадаж байгаа шүү дээ. Ер нь одоо улсад бол одоо
хүсгэлийн хурд бол ер нь нутаг усныхаа нэрийг бол одоо сайхан л гаргаж байгаа. Тий. Хоймрын нутаг одоо ер нь хурдтай болж байгаа гэж тэр одоо хурдтай болоход бас одоо таны өөрийг оролцоо нэлээд байна да гэж би одоо хардаг. Тэр 15 онд гэдэг байгаа тийм ээ. Монгол Улсын тод манлаа байж одоо Дамдэрж аяга ононгоо онгон сайхан азаргуу үрээнүүд сум болгондоо бас одоо байж өгсөн. Тэр үрээнүүд бас одоо тэр орон нутагтаа бас их хурдлаад байгаа дуулдаж үйдэг шүү. Тэгээ ер нь манай өсгөлийн маань одоо уяачид өсөл тавьсан л да. За энэ бас өсөл нутгийнхаа адуун зүргийн хөгжлийг бас сайжруулъя. Аймаг одоо улстай гаргаж байгаа энэ амжилтыг бас ахиулъя гэд энэ чиглэлээр бас энэ ононгийн хөгжлийн надуунаас бас аймаг орон нутагтаа завчирч бас сайхан нөхцөлөө сайжруулахын ажлыг хийх юмсан гэдэг одоо өсөлтийг бас нөхдүүд маань одоо олонтоо гаргасан. За одоо ингээд сум орон нутгаар явж байхад одоо уяачтай уулзаад явж байхад ийм өсөлт олноороо ярьж байгаа учраас би онон одоо тулаатаа ирж зорж очиж уулзсан л да. Тэгээ нутгийнхаа төлөө бас хийж байгаа ийм ажлаа зорж байгаа ажил байгаамаа. Бас та нар сайхан тусалж одоо сум болгонд маань ямар ч байсан эхний ээлжинд сайхан уртан хөгжлийнхаа өрөөнөөдөөс бас тогох боломж байна гэсэн. За энэ ажлын маань бол одоо онон манлаа сайхан дэмжсэн л те. Одоо өрөөч адунд дуртай өрийн бас хөгжлийг бий болгосон юм сайхан. Тэгээд 25 үрийг одоо манай 24 сумтай. Тэгээд 25 үрээ 15 онд сум болгондоо уяачтай холбоонд нь одоо бэлгэлсэн юм байна. Ямар ч одоо Монгол хүний бас цуснд бидний ч бас онгорч онгорч байдаг юм энэ хэд адуу шүү дээ. Тэгээд ямар ч хүн л одоо морь дахиад ирэхэд хүний өөр юм байсан ч гэсэн сэтгэл нь хөөрчтэй гэж байдаг. Тэгээд тэрний л нэг айдлаар ингээд моринд дурлаад ингээд бас мормал гэдэг ингээд яваад байгаа юм л залуу байгаа. Тэр чи хэдэн онд тэр тараасан бэлээ тэрнийхээ намаар тараалуу яа 15 он тараалуу. Тийм тэгээд тэр чинь улсад өрөө найрагчсан. Тэгээд өрөө малаа эргээд байн үрээгээ үзэх гээд ирж байснаар үгүй би ер нь нутаг орондоо нэг хэдэн адуу мал ингээд нутгийнхаа усад яавал яасан гэсэн. Тэгвэл надаас хэдэн адуу аваад л яахгүй юу тэгээд тэр 25 адуу аваач. Тэгээд яасан юм бэ? Улсын хурлын гишүүн Лавгийн Мөнхбаатар гишүүн маань одоо Үсгэл аймгийнхаа бүх сумдууд буюу одоо 25 адууг Монгол улсын гавьяат малчин Монгол улсын тод манлаа уяач Дамдаржагийн ононгоо адуунаас одоо ингээ 25 адуу ингээд сум болгонд байсан. За манай сумын хэмжээнд бол за халзан хүрээ халзан үрээ ингээд таарсан байгаа. Тэр хүрээ халзан үрээ маань одоо сум орон нутгийн чанартай наадамдтай нэлээд харигдсан байгаа. Шүтлэнтэй бол ирээдүйн хурдд Жулуунбаатар дарга дээр байхдаа бол төрүүлсэн. Тэзалан үрээ өвөл боцоо дурлаанд цагаан сарын дараа аман үзүүлээд улсынхаа баяр наадамд төрүүлсэн залуу үрээ төрүүлгээд Дархин багийн бас багийн айн баярт төрүүлсэн. Чандман дэрсмийн хөө багийн Мянга дууны баярт залуу үрээ аргийн 3-аар тавьж 2018 онд Нонхтын 10 жилийн хойд азарганд оролдож шамаг үзүүлээд тэрийнхээ баяр наадам Чандман дэртээ төрүүлсэн. Цагаан урт 3-аар тавьсан. 2019 оны амжилт нь бол цагаан үрийн удаа хайрхан уулын тахилганд даргийн 5-аар оролцсон. Одоо бол ижил хураагаал явж байгаа. За 2015 онд өгсөн хүрэн халзан азарг одоо Шивэртогийн уяач Болдбаатар гэдэг залуу дээр одоо маллагдж байгаа. За тухайн азарг маань одоо тухайн сумын одоо чанартай наадамд амжилттай оролцсон уяачтынхаа одоо нэг жил болгоно нэггүй ингээ хийх зорилгоор уяачтай холбоо маань одоо тийм зорилгоор одоо ингээ ажиллаж байгаа. Чи ононгоо бас одоо өөрийн биеэрээ аваач өгсөн суглуулад тэрийг нь хоцсон гэж саяхан намайг бас дархтын хотгорд явж байхад таны авчирж өгсөн үрээнүүд рүүчээс азарг болчихсон. Тэгээ үр төлөл нь гарч байна. Өөрөө бас одоо сайхан хурдталсан гэдэг олон улсуудтай бас одоо уулзаж байлаа. Тэр улаан уулын тэр толбот түрэн гэдэг үрээ бас одоо их олон медальтай өрөө байна лээ. Тэгээ ер нь одоо 16 хайрыг авчиад байгаа гэж байгаа шүү дээ. Тэгэхээр чи одоо сайхан амжилттай сайхан хурдталж байгаа гэж одоо хэлнэ те. Аймгийн алдартай дорж өгч байгаа гэж юм байна. За тэгээд энэ хөрөнгөрийн маань ухаар Монгол Улсын хурлын гишүүн Мөнхбаатарт Монгол Улсын тод манд уяач ононгоо адуун сүргээс
одоо ястан холбоонд бэлгэлсэн байт юм аа. Одоо дааг ирээд шидлэн наснаас эхэлж уягдсан. За шидлэн наснда сургаж уягдаад тэр жилийнхээ тэрийн надаар эренчлэмсэн маань наадандас айр гитсэн байт юм аа. Тэгээ бас хурдан болоход гараагаа тэр наадмаас эхэлсэн. Түүнээс хойш та шишгэдэг гэсэн бас баггуруу насан уралдаан гэж манай улаан улсын уяастан бол асуунаач хийдэг. Тэр уралдаанд та шидлэн хязаалан хоёртаа айр гэж байсан. Тэгээ хязаалан насандаа болохтой хязаалан соёлын насандаа цагаан нурын жилэмсэн мөн баяр наадмууд төрөөсөн байдیں۔ Тэгээ одоо бусад бас энэ үеийн алдсан дараа 13 оноо тахилыг наадам Эренчин лэмсэн мөн нэг цацтай архины оноо тахилыг наадам гэдэг. Томоохон хэмжээний оноо баяр наадмууд соёллсандаа төрөөж байсан. Азаргамд төрөөж байлаа, соёлондаач төрөөж байлаа. Энд хурдтай байсан та хүмүүс. Хөрөөрөө болт зэрэг юу? Дааганганагийн буурлын төл зоологийн зээрдгээд улсад шүдлүүрээ дааг зургалаад улсад шүдлэн 5-аас зээрд азраг байсан. Хөгш азрах. Тэрний төлөө байгаа. Тэр мөнгөтэй хөрөм чинь. Тэгээ ихэнх болт зэрэг манайхны миний нэг содон пилгадууны нэг хөр азраг манайд байсан юм аа. Бүр дэвид пүрвдөржгээд манай сумын тэр хүнд байсныг дамжаад над тэрсэн. Одоо дундгуун содон пил биш үү? Тэр адууны хөрөнгөө төлөө байхгүй юу? Тэр хоёрын дундаас гарсан юм байна. Цавдар халдмах зэрэг энэ манай зэгэл азраг. Зэгэл азраг ус зэрэг бас л тэр дааганганагийн буурдын төлөө азрагын төлөө байхгүй юу? Тийм юмнууд байгаа. Энэ дээр азраг бол одоо улсын хурлын гишүүн Мөнхбаатар гэдэг манай давчирч өгсөн гишүүн азраг шүтлэн өрөө авчирсан тэр улсын тод манлаа ононгон адууны жил энэ жилээс л одоо азраг тавигдаад байж байгаа. Одоо улсын хурлын эрхэм гишүүн Мөнхбаатар гишүүн маань одоо манай Хөвсгөл аймгийн бүх сумдад одоо Монгол улсын тод манлаа ойж онон манлаа авчиралтай үрээнүүдийг одоо авчирсан болгонд одоо өгсөн. Одоо тэр үрээнүүд маань одоо сайхан азраг болцоож тэнд одоо уяжд маань гүүгээ тавьж олон сайхан урдан адуунууд төрөн гарч эхэлсэн байна. 2015 онд одоо 24 сумд 24 адуу өгсөн. Тэрөнд би мөн очиж халтар үрээ гаргасан. Тэр үрээ маань одоо азраг болсон. Яачиг жил болгон гүүгээ тавьж хээлтэл үнэг даагаад ихнээ даагууралдаж эхэлсэн. Одын жил суман баярт миний халтар азрагын төл саарл даагуулсан зэрэг 13 баярт оролцоод тэрнээс 8-д нь 3 шавь 5 төрөөсөн ийм амжилттай байгаа. Тэр чинь анх 25 үрээ авч тараасан. Тэгээ нэг тэр чинь 24 сумтай билүү. Тэгээ би өөрөө очсон шүү дээ. Тэгээ аймгийн төв дээр ягаад сумдаар нь суглаа хийлгээд тэгээд тараагаад нэг одоо суглуулж ягаад тэгээд тэр нэг аймгийн төв хавийн мэснүү нэг жоохон хүүхэд хазаартайгаа ирсмээс нэг хазаартай хүүхэд суглаад авсан шүү дээ. Энэ хол азаргад онгон адуу. Тэр хар азаргад тэр цаа талд адуун дотор нааш үлээж хараад байгаа энэ жил соёо хавчиг соёолж байгаа азраг. Энэ хар азрагны өөх төх жижигхан би яриад орхийн. 2014 онд Мөнхбаатар гишүүн онон алдар туяачиг авчираад аймагтаа суглаа суглахад манай Хишиг Бадархын хүү 7 настай л байсандаа тэр хүү суглаанд ороод суглахдаа тэр хар даагааг сугалсан юм да хавчиг болж байгаа. Тэр их хурдан. Онон эрдэ өөрийн биеэр авчирч гардуулсан тэрнийг. Сумынхаа наадамд бол энэ дөрвч айрагдаад байгаа. Тэр харч юу юм байгаа юм да. Энэ дааганганаагаас би нэг хээр азаг авсан. Тэр хээр азаг ус зэрэг энэ галшрын дураараа мега байна штэ. Тадигаач. Тэдний адууны азар байгаа. Тэрний төлөө байгаа. Эхэн ус зэрэг тийм халтаргүй байдгийг. Одоо халтаргүй байгаа л да хөгшин болж байна. Халтаргүй ус зэрэг энэ мишгүргээ адуул да. За мөн сая тэр адуунууд манаас сайхан хурдалсан. Сайхан хурдаад одоо чандман өндөр улаан уул тэгэл одоо олон газар одоо нэлээд 10 одоо айраг төрүүтэй сайхан хурдалж байгаа. Ер нь одоо сум болгонд одоо бүгд л одоо сайхан амжилтаараа хурдалж байгаа юм. За нөгөөтэйгөр бас
залуу үеичд маань сая бас хүсэл тавьсан. За хэд бас энэ өгшлийн адуу бас оноо өгшлийн адуу бас сайхан сурталчилгаа шинжтэй байна. Бас нэмж одоо бас нэг хэдэн адуу бас авчирч өгөх боломж байна уу гэдэг хүсэлтэй байд. Тэгээд өнгөрсөн жил бид нар 10 сайхан азарган үрээ одоо бас сумдаа хөргөж өгсөн. За бас л мөн сайхан одоо хурдталж байна. За энэ хэрээр бас одоо адуу сургийн одоо өгшлийг сайжруулахын ажил маань одоо хийгдэж байгаа л гэж одоо бодож байна. За бас үр шимэн бол нутгийн маань одоо олон бас гарах хаа гэж бодож байгаа тий. Манай ОЯЧ-тэй холбоогийн одоо бусад Асал аймгийн дэлтэй зинкэрмэрээс ОЯЧ-тэй холбоо зүүн талын цонтуудын ОЯЧ-тэй холбооны хүсэлтийн дагуу ингээд шинэ цагийн Монгол одоо өсөж үржүүлэх за сум орон нутгийн бодлогыг ингэж дэмжих бодлогоор одоо Мөнхбаатар гишүүн маань Монгол адуун сүргээс одоо ийм хол өрөөг одоо манай зохингөрсөн байгаа. За энэ хол өрөө одоо надлан ирээд суманд одоо нэг уралдчаад байж байгаа энэ одоо манай сумын залуу яач Балжин ингээд залуу тийжээч байж байгаа. Энэ шинэ цагаан Монгол одоо улсын их хурлын гишүүн Тавган Мөнхбаатар руугаа авчирж өгсөн, бэлгэн авчирж өгсөн адуу юм байгаа юм. Улаан улсын меморийн спортын уяастай холбоонд авчирч бэлгэнд өгсөн ийм түүхт адуу. Шишгэд бүс гэж хавар бүсэн баяр зохион байгуулсан. Тэн дээр Тавган Мөнхбаатар маань 10 үрээ авчирч Хөвсгөл аймагт бүсэн нутагта тойргийн сумдаа тараасан. Тэрний хонгор үрээ бас онон мандан тамгатай. Хонгор үрээ одоо над дээр байж байгаа. Одоо энэ жил тэжээгдэж өвлжсэн. Одоо өнгөрдөг жил эмнэг үрээ сургуулж унаад бас 1-2 тарлах хөл зөвшөөрөх ажил хийсэн байна. Тэгээ энэ бол ирээсаа бид бол одоо онон мандагаас зүрээ аван дархтан цэнхэр хотгороос очиад энэ онон мандагаас зүрээ авна гэж байхгүй. Энд бол Тавган Мөнхбаатар энэ уяачд болон дархтан цэнхэр хотгороо адууны удам өгшлөг сайжруулах тав дээр онцгой анхаарч ажиллаж уяачд бид болон ард түмэн маань их дэмжиж байгаа. За би адуу болоход зэрэг онон мандан адуу бол нөгөө нэг одоо англи араб цустай адуу гэж бол байхгүй. Хамгийн гол нь тойролго өгшөлтэй Монгол адуугаараа ирлээзрөөсөн ийм хурдан чиглэлтэй адуу. За манай уяачд болоход зэрэг гүүгээ болоход одоо энэ л миний сайн гүүгээс нэг гүү 2 гүү авцар тавьдаг. Тэгээд хавар төлөө авдаг. Ононгой гэдээ ярихаар бас яахан аргагүй одоо Хүсэл аймгийн цэцэрлэг сумын уяач Тавган Мөнхбаатарын очвор гэж бас нэг сайхан Монгол өмнөг огшоосон тэр хурдан өвлгийн талаар одоо ярихгүй хайрахгүй тийм ээ. Ононгойтой анх одоо яа танилцаа тэр очвор гэдэг азрахтайгаа ер нь хэрхэн яаж учирч байгаа тийм ээ. Яг адуун сүргийн нөхцөлийг сайжруулахын ажлыг бас одоо оролдоод бас хичээгээд ингээд ажлуудыг хийгээд бүтээр бас аймагт маань очиж тэр одоо огшлынхаа сайхан хурдан огшлынхаа өрөөнүүдийг өөрөө гартуулж өгөөд. Тэгээ хувь хүнийхээ хувьд бүтээр бас их сайхан ойр дотн одоо сайхан нөхөрлж одоо ирсэн. Тэгээд одоо олон жил сайхан нөхөрлөөд ирэнгүүт манай оноох маань надад нэг за дүүдээ бас нэг хурдталчих хэмжээний нэг өрөө бодсон байгаа л гэж хэлжсэн. Тэгээд нэг гэртэн яваад очсон. Битээр бас нэг жаахан суусан. Тэгээ очварыг энэ сар сайхан одоо хурдтай өрөөг одоо надад бэлгэлсэн. Тэгээд би за тэр жилээ одоо хойдон жилийн юм байна да. Дүнжин гаравт 2016 онд Дүнжин гаравт одоо сайхан хурдталж айрагдсан. Одоо дөрөөр сайхан хурдталсан байгаа. Мөн одоо оныхоо нөгөө улсын баяр наадамд 7-оор орж ирсэн тийм ээ. Ер нь бол айргийн 5-аар нэлээд одоо та бас салбарлаж ирсэн байхаа. За айргийн 5-д бол нэлээд явсан тийм ээ. Тэгээ яг бариандаа бол 7-оор сайхан хурдталж орж ирсэн. Их сайхан хурдтай юм сайхан адуу. Тэгээд очрыг маань бас Монголын ард түмэн уяачид бас сайхан мэддэг. За энүүгээрээ бас энэ сайхан хурдан буйны одоо өөрөөр бас зарим уяачид бол энэ тэнд явахад бас таниад бас энэ сайхан мөр одоо адуу сайхан ярьдагт бас би одоо бас талархаж л явдаг. Сайхан буй юм аа гэж бодож байгаа. Ононгийн очвор юу Хөвсгөл аймгийн цэцэрлэг сумын улсын их хурлын эрхэм гишүүн Тавган Мөнхбаатарын очвор гэдэг газар одоо энэ наадлаар нь гарч ирсэн уршилдаа. Онон малдан модон дамахтай. Даагндан бол одоо 13 онд Төв ангин 90 жилийн төвийн бүсийн шиг нааданд айрагдаж байсан. Шүтлэн үрээ улсад айрагдсан, Дорн талын урдад айрагдсан. Энэ жил одоо Дүнжин гаравт айрагдсан. Ийм одоо хурдан адуу байгаа. Хөвсгөл аймгийн цэцэрлэг сумын улсын их хурлын эрхэм гишүүн Тавган Мөнхбаатарын очвор гэдэг газар хурдаллаа. Хөвсгөлийн цэцэрлэгээр Хэсэг хотын хонгороос хойш одоо ардын дэрийг хоёр цэнгэл наадам Тавган Мөнхбаатар гэдэг залуу бол одоо зарлуулж уралдаж байна. 2016 оны Дүнжин гарвын хурд бас одоо Монгол улсын төрийн тогтоолтой тэр сайхан наадамд бас одоо төв басарт нь хүлгээн цоллуулаа. Төрлөх нутгаа одоо дуудуулаад зогсож явах одоо тэр мөч бас одоо үнэхээр сайхан биз тийм ээ. Өрөвний бас нэг дээлэндээ магтахгүй баяр гэдэг бас нэг
их нааданд нэг мороо айрагдуулчаад цоллоолаа зогсож явах тэр мөч байдгаа гэж манай уяачид ярьдаг шүү дээ. За ер нь бас одоо анх удаага л одоо томоохон наадамд айрагдаж байгаа нь шүү дээ. За их сайхан их л догдолдог юм байна лээ. За ёстой нэг хүмүүс чинь бас нэг ярих үгүй болсон байгаа гэдэг шүү дээ. Тэр бас тулгамддаг. Би чинь нөгөө за очоод маань ч айрагдаад аваад ирсэн. За нөгөө барин дээр очоод нэг хэсэг хүмүүс айхлаад ирээд идэг шүү дээ. Нэг жаахан тэр чинь яа харахгүй тийм болдго юм байл шүү дээ. За тэр хашаар аваад орчдөг. За тэгээд гүүгээд очсон ингээд энэ ярьсан чинь нэрэл одоо нэлээд тийм одоо амьсгатаад энэ ярьцлага өгчээсэн санагдаж байна. Одоо тандаас ажиллаа өгчээсэн тэр үед. Хөвсгөл аймгийн цэцэрлэг сумын Лавгийн мөнгө баатрын очор гэдгээр дөрвөдөр урьдчилаад байгаа. За Хоймор нутгийн цэцэрлэг сум гэдэг бол Хоймор нутгийн хамгийн баруун тал цэцэрлэг сумын Хишиг хотын хонгор гэдэг мөрөөр бол халахын наадмын дэвжэн зард гарсан юм одоо сумдаа цэцэрлэг сум гэдэг бол за Лавгийн мөнгө баатар гэдэг үеж аргагүй одоо энэ хурдан алтан дууртын буян хишиг ивэж өнөөдрийн наадамд бор хүрээ айрагдахыг ширнэ байх газарг болоо явчлаа та. Хоймор нутгийн адууны удам өгчлийг одоо сайжруулах тал дээр ихээхэн анхаарч бүх сумд нь бол одоо онон монлайн бундан намахтай азарган үрээ одоо тарааж өгсөн юм одоо мөрний зүтгэлтэн хүн байх. За онон монлайн унаган одоо Хөвсгөл аймгийн цэцэрлэг сумын Лавгийн мөнгө баатрын очор гэдэг үрээ хайргийн дөрөв дурдлаа. Хоймор нутгаас ягаан халдсан мөр одоо айрагдаж Лавгийн мөнгө баатрын бороо мөн одоо хайрагдлаа. За их сайхан байна. За энэ бос оюутан маань сайхан дахиж сайхан хайрагдлаа. За нутгийн олдын маань бас буян заяа сайхан төрсөн байхаа гэж бодож байна. Борооны удам өгшөд онон монлаа унагаад байна. Тий онон монлаа унгаа одоо. Тий. За таны хувьд бас одоо Хоймор нутгийнхаа бүх сумдад бас одоо азар онон монлаа унгаа одоо азаргуу өрөөнүүд одоо тарааж өгсөн гэж одоо дуулдаж өссөн. Үнэхээр тэр адууны буян заяа гэдэг бас одоо энэ дүнгийн гарын дэвжэн дээр ивэлээ тийм үү? Тэгээд байх одоо адууны буян заяа үнэхээр их юм. За Хөвсгөл аймгийнхаа одоо адууны өвчлийг сайжруулах улсын наадамд оролцож байгаа энэ амжилтыг нь ахиулах зорилгоор бас бид онон ахтайгаа хамтарсан олон ажил арга хэмжээ зохион байгуулсан. За энэ удаа бас оноохын маань төгсөн бор соёлын манад сайхан давхиж айрагдлаа. Үнэхээр сайхан байна. Энэ одоо сайхан дэвжэн дээр алтан дуурдын хишиг хүрдэж одоо энэ том наадмаас айраг амссан нийт Хоймор нутгийнхаа зам олонд энэ наадамч олондоо бас баярын мэнд дэвшүүлж байна тийм ээ. За дэмжингээр уралдаан маань сайхан боллоо. Энэ уралдаанд бас сайхан айрагдаж сайхан наадсандаа их баяртай байна. Тэгээ та бүдэд баярлалаа. За баярлалаа. Дараагийн уралдаанд амжилт олон сайхан наадам тороонжлоо. За баярлалаа. Тэгээ бас их үнэхээр сайхан бахархалтай. За энэ Монгол хүн гэдгийг бол одоо адуунаас нь адууны энэ соёлоос одоо салгаж одоо болохооргүй одоо имэл нэгдмэл юм ойлголттой. Тийм учраас би одоо энэ сайхан очор гэдэг энэ хурдан буйны нэрээр бас одоо нэрлэгдэж ингэж зарлагдсандаа бол би одоо ч их сайхан бахархалтай байдаг юм. Одоо нөгөө цэцэрлэгийн уяажтыг яриад штэ. Хонгор мөрний хишиг бат. Хулгар хэрийн санжаа. Хотгой талууны намсраад орж. Сүл тулын бат бол таныг бол одоо очрын мөнгө баатар гэж. За ер нь бас ингэж цодлогддог болтой байна шүү ер нь бол тий. Тэгээ хойтон жил нь бас төрийн наадмын айраг автсан баг шүү та чинь тийм ээ. Хойтон жил нь бол яг релиз бага наснд хул дааг маань бол айрагдсан. Бас их сайхан жил байсан. Мөн тэр жил одоо содондорч маань улсад төрүүлж халиу азраг маань одоо улсад төрүүлсэн их сайхан жил болсон л доо. Манай Батболдын маань бас өрөө бас одоо сайхан харагдсан. Одоо тэр жил бол одоо манай хөвсгөлчүүд бол их сайхан наадсан, их сайхан жил байсан та. За Ононгийн Батүлэг Маллагийн өссөн Хөвсгөл аймгийн цэцэрлэг сумын ажил Лавгийн мөнх баатрын одоо хул халдандааг өнөөдөр урагшлах нэ. За хайргийн тавар Хөвсгөл аймгийн цэцэрлэг сумын ажил Лавгийн мөнх баатрын хул халдандааг хурдалж байна. Цэцэрлэгчүүд бид бүгдийн хувьд гэх юм бол 2017 онд их сайхан өгөөжтэй сайхан жил байсан. За 2017 оны 1-р сарын 1-нд анх Хөвсгөл аймагт одоо манай Мөнхбаатар гишүүн маань Хөвсгөлийн өчтөн бүхийн дивжэнийг одоо барилдан хийж тухайн юуд одоо эрчим хүчний сайдаар ажиллаж байсан ганхуу сайдыг одоо тэргүүнээр томилж одоо бүхчүүдээ ингэж дэмжиж ажиллаж. За тэгээд тэрнээс хойш 5-6 сарын дараа бид нэр улсын наадмын төрөө авч сайхан байсан. Тэгээд бас улсын наадмын бүх төрүүлж тухайн жил бас азарганы төрөө, халиу азаргаан төрүүлж байсан. За манай гишүүний маань дааг бас айрагж ясаа.
За манай нутгийн алдарт байж Батул дахын маань бас өөрөө бас хайргажсэн. За нийтдээ тэгээд улсын наадмын 2 төрөө 2 хайрг авч яасан. Энэ сайхан жил байсан. Тэгээд өдийг хүртэл одоо тэгээд мор болон бөхчүүдээ одоо үндэсний өв соёлоо дээдлж үндэсний өв соёлоо дэмжиж явдаг. Бид бүгдийг одоо эдийн зэрэгтэй юм сайхан нөхөрлөл сайхан юм хамт олон байна. Аянгат сумнумнаас алдуурч өрсөн хасааг бут нэригээд авар хүч нүүдэн таламжиж асар дэрвтэл дэвээд алтан тууртын хан совдон хөлсийг маг найдан адислах Монгол наадам. За тэгээд манай Мөнхбаатар гишүүн маань одоо хөсгөлийн өчтөн бүхний дэмжээг олон жил сайхан эдгээр улсын авч явж байгаа сайхан дэмжиж ирсэн. Тэгээд Мөнхбаатар гишүүнийхээ ажилд нь амжилт хүсье. Ер нь 2017 он ардын хувьсгал 96 жилийн гэдэг ер нь хоймроо нутгийн наадам ер нь боллоо гэж Монголын ард түмэн ярьж шүү. Адан зургийн манлай азарганы уралдаанд нь сайхан хайлаа азарга дөрвөлчин бөхийгөө дөрөв авцсан. Тэгээд Тэсийн голын дээр одоо хонгор морны гэж одоо нэрсэн дээр сайхан нутгаас бас хонгор хул зүстэй 2 адуу хайрагдсан гэдэг бас түүх гэдэг бас сони юм да тийм ээ. Сайхан наадам болсон. Өнгөрсөн жил бас одоо хотгойдын хурд мөрөн хот үүсгэн байгуулагчны 210 жилийн гэж бас одоо өргөн дүм хурамжуулсан бас өнөр өтгөн сайхан наадам болж тэн дээр бас одоо сайхан азраг төрүүлгэж нутаг орныхоо сайхан одоо баясгасан да. Нутгийнхаа дэвжэн дээр азраг төрүүлгэх тэрэм өч одоо ямар байт юм бэ? За үнэхээр одоо сайхан одоо мэдрэмжилтэй. Хотгойдын хурд бол одоо үнэхээр одоо олонд нэртэй энэ сайхан дуралдаан. За хотгойдын хурд гэдэг бол Чансава гэдэг өндөр гэдгийг нь одоо та бүхэн маань бүгдээ мэднэ. За энд бас одоо хүрээ азар маань сайхан хурдалж төрүүлсэн. За түүний дараахан болсон дарахтын хурд гэдэг манай бүсийн уралдаан бол. За дарахт хурд гэдэг бас соёлын наадам гэдэг одоо бас нэлээд одоо монголчууд маш нэлээд мэддэг бас сайхан наадам болдог. Тэр наадамд бас дааг маань аман үзүүлсэн. Тэгээд өнгөрсөн жил бол одоо бас л их сайхан наадсан л одоо жил болж таарсан да тий. Хөсгөл ангийн зөвлөлийг сумын Сувгийн Мөнхбаатарын хурдан хамарцай хүрэн газрыг ононгийн бэлтгэлэг додмонлаа хөөж урдлуулж байгаа өнөөдрийн хөр зингэл нааданд өөрийнх нь унган братганы зөвдлөөр нь орлоо. За харамсрангийн гандулгын хурдан харилцаг үзүүр дээрээ цай аммаар болсон арын хоёр азраг нь ахаа барьж авсан. За аргагүй одоо шимтээхэн сайхан уралдаан болгоно. За ингээд одоо Хөсгөл ангийн зөвлөлийн сумын улсын хурлын эрхэм гишүүн Сувгийн Мөнхбаатар алтан нутгийнхаа дэвжэн дээр зохион байгуулагч ханган бүсийн хурдан мөрдийн уралдаанд хамарцай хүрэн газрагаан төрүүлэгдээ. Ер нь одоо ингээд адуутай нөхөрлөд адуутайгаа хувь заяагаа ингээд одоо сайхан холбоо явахад морь гэдэг одоо бас төмнийг сайхан олонтой явуулдаг сайхан хиймэртэй энергитэй амтан гэж ярьдаг. Мориноос гадна бас одоо та нутаг орныхоо бүхий хөгжилд бас одоо нэлээхэн сайхан анхаарч байгаа шүү гэн тийм ээ. Тэгээ ер нь бол одоо монголчуудын маань энэ өв соёлыг одоо тээж байгаа, энийг илэрхийлж байгаа одоо зүйл бол монголчуудын маань монголоор нь харагдуулж байгаа зүйл бол одоо энэ 93 наадам маань байна шүү дээ. Тийм учраас өгчүүдийнхаа талаар одоо тодорхой дэмжлэг үзүүлж сандарч ажилладаг. Тэгэрийгээ бас дэмжих одоо шаардлагатай гэдгийг бас ойлгож мэдэрдэг одоо хүний хувьд бол эдгээртэйгээ бас ойр дотн байдаг л да. За нутгийнхаа өсгөлийн өвчтөн бүхий дэмжээг бол одоо олон жил одоо дэмжиж л одоо энэ олон залуучуудаа бас нутаг орныхаа нэрийг одоо өсгөл нутгийнхаа нэрийг одоо Монголд гаргах энэ бодит боломжийг нь бас бүрдүүлэхэд бас хичээн ажиллаж ирсэн. За бас ойрын хэдэн жил бол бас амжилт бүтээл сайхан байгаа. За манайхан чинь арсландаа одоо Монгол Улсын хурц арслан Бадамс Рэжид арсланд зориулсан хүндэтгэлийн одоо сайхан наадмыг бас хийсч хүндэтгэл үзүүлсэн байгаа. За мөн дараа жил нь бол 3 аваргынхаа одоо хүндэтгэлийн наадмыг хийсэн. За ингээл одоо жил бүр ингээд мөчүүдээ ингээд дэмжиж явдаг. 2017 онд бол содомдорж арслан маань одоо сайхан төрүүлсэн. За Мөнхбаатар арслан маань бол одоо сайхан барилдаж байна. За мөн олон сайхан цолтой одоо бөхчүүд одоо олноор гарч ирж байна. Одоо эд одоо шугуулж байгаа сайхан бөхчүүд бол бас манай хөсгөлийн л одоо бөхчүүд байна. Ингээд бөхчүүдийнхаа одоо ажлыг бол сайхан дэмжиж хамтарч ажиллах бүхний сайхан хэмэр гэж бас байна. Тий. Үүнээс гадна бас 93 наадам гэдээ би сая бас тантай бас ярьж байхад ярьсан. За ер нь бол 93 наадмын одоо сур харваа энэ зүйлийг бол бас сүүлийн жилүүд нэлээд тийм орхигдсан байсан л да. Одоо тааж бас одоо олон наадамд очижсэн бас одоо харж байсан баг. 93 наадам гэдэг бол яг хөдөө сомдодоо очихоор 92 наадам болчиход байдаг тийм ээ. Уралдаан бол нэг тулгын 3 жолоо шиг тэнцүүхэн тийм 3 тулгын байх л ёстой. Тэгжээж нөгөө бэлэг хөрөөл нь одоо бол биелж явах ёстой байдаг.
Гэтэл одоо мордол сайхан уралдуулдаг уламжил байна. Бөхчүүд маань бол сайхан барилдчихдаг. Сур харваа маань одоо орхигдоод байсан. Тэгээ ийм учраас одоо хөсгөлийнхаа 24 суманд одоо 8 ном сум 50 ном 50 сум тэгээд бусад иж бүрэн хэрэгсэл одоо сургалтын хамт бүх сумдаа өгсөн байгаа. За энээс хойш бол манай Хөсгөл аймаг бол энэ сур харваа нэлээд сайхан хөгжиж байна. За сумынхаа наадмыг бол одоо бэлэг өрөөл дүүрэн сайхан 93 наадмаа хийждэг болсон. За түүнээс гадна аймаг одоо улсад бол их олон сайхан мэрэгчүүд маань бол одоо уртаа хүчээс орж байна. Олон сайхан мэрэгчүүд төрсэн улсын мэрэгэн одоо аймгийн мэрэгчд бол олнороо өсвөр үеийнхэн маань асыг сайхан харуулж байгаа. За би энд бол их одоо их чухал зүйлээ гэж би бодож байгаа. Тэгэхээр ер нь бол ингээ 93 наадам буюу одоо монголчуудын өв соёлыг бол түгээн дэлгэрүүлэх энэ ажил бол хамгийн чухал. Тэгээд та бүхэн маань бас энд одоо монголчуудынхаа ахуй соёл, нүүдлийн соёл иргэшлийн онцлогийг одоо та бүхэн маань одоо тод томруунаар орчин үеийн технологид одоо суурлаад ингээд үзүүлдэг. Үнийг одоо гайхалтай тайлбартаар ингээд хүргэж байгаа, олон нийтэд хүргэж байгаа та бүдгийн ажилд бас би одоо маш их талархаж явдаг. Ингээд бас та бүдтэйгээ цааш тааш бас сайхан хамтран ажиллана л гэж одоо би бодож байгаа тийм. Ер нь бол одоо та бүхэн маань бол энэ адууны өв соёл тас гадна бас одоо бөхчүүд за мөн одоо энэ Монгол сур харвааг бол хөгжүүлэх энэ ажил бас та бүхэн манаас одоо цаашдаа бас бидэнтэй бас хамтран ажиллах боломжууд байгаа. Одоо та бүдгийн одоо ажил бидний зорилго бол бас нэг байна л гэж харж байна тийм. Эрийн 3 наадам гэдэг одоо туурга тусгаар Монгол улсын одоо тусгаар тогтнолын яах аргагүй нэгэн том баталгаа юм да тийм ээ. Бид бүхэн бас одоо морин дил дээр тусгаар тогтнолоо баталсан, төрөөсийнхаа сүлдэнд морион дээдлэн залсан ийм л одоо мортон зэд түн байдаг шүү дээ. Тэр утгаараа одоо эрийн 3 наадам гэдэг бол одоо яах аргагүй үндэсний одоо их өв соёл одоо тэдгэрийг одоо ар нурундаа үүржва улсууд нь бол одоо энэ бөхчүүд, харваачид, манай уяачид байна да. Тийм байна. Энэ хүмүүс уламжлагдаад энэ сайхан залуу уяачид их олноороо би болж одоо их сайхан санагдаж байгаа. За энэ бол одоо улам уяачдын маань улам залуужж байна. За мөн одоо чансаа нэг сайхан нэмэгдэж байгаа тийм ээ. Залуу уяачдын чансаа их сайхан нэмэгдэж байгаа. Энэ бол одоо их сайхан зүйл юм аа. Энэ бол манай Монгол өв соёл одоо энэ соёл маань бол цаашид одоо үргэлжлэх нь бол одоо хамгийн одоо ирээдүйдээ сайхан харагдаж байгаа тийм. Одоо ингээд Хаамар нутгийнхаа бас адууны үйлдвэр угсааг сайжруулах тал дээр одоо Сумар нутгаа ингээ сайхан дэмжиж явж байна. Өөрөө бас одоо адуун сүрэг хаагуур идэ шилж байна. Мормал одоо хаагуур хийгдэж байгаа байлаа. За онон ах нар маань одоо маань байна. За Хөсгөл аймагт бол Түнэл сумд Бямдарч гээд манай найз байдаг. Аюур цаны Бямдарч гээд одоо яг үнэ. Өнгөрсөн жил хотгойдын шиг нааданд бас үрээ харагдуулсан. Тэгээд тэнд одоо манай адуу байна. Тэндээс л одоо саяны тэр хүн алдсан дааг маань бол Рахтын хурдтай тэр дааг маань бол одоо манай Бямдарчийн тэр хүрээ газрын төл. Их талаасаа бол одоо Сүхбаатарын Ширэтийн цагааны удмынх юм байгаа. За тэгээд өнөөдөр бас бидний урилгыг хүлээж авч халуун тутан сайхан яриа өрнүүлсэн танд бас одоо дахин талархлаа илэрхийлье. Тэгээд таны бас зорьсон хэрэг бүхэн нь бас одоо саадгүй сайхан бүтэж байх болтугай гэсэн ерөөлийг Монголынхаа нийт үзэгчдийн өмнөөс тэр дундаа Хаамар нутгийнхаа хямралыг сайхан ард түмний өмнөөс үсэн өрөөдөө. За ерөөдөр болох болтугай. За тэгээд та бас цэнхэрлэгцээ үзэн суугаа нийт нутгийн зан олон Монголын ард түмэн тэгээ удахгүй бас одоо төр төмний их хоёр зэнгэл наадам маань бас одоо болдгороо сайхан болох бах. Тэгээ одоо нутгийн ард түмэндээ хандаж сайхан өрөөлөг байлтай шүү дээ. Сайхан зомболж гин. За ингээд удахгүй баяр наадам маань одоо болох нь. Ингээд Хаамар нутгийн маань уяачдын маань уйлсан хүлэг болгон хурдан байх болтугай. Хүчит бөхчүүд нь барьтаа байх болтугай. Эрхийн мэрэгэн харваачд нь цэцэн байх болтугай гэсэн ерөөдийг одоо иргэн байна. За баярлалаа.